За сайн байцгаана уу найзуудаа. Дараагийнхаа бичлэгээ рилээр уулзж байгаа таатай байна. За ингээм махир сэлэн мөржлийн газар маань дан ангийн нохоо дижиж үржүүлдэг учраас 7 хоногийн амралтын өдрийн аль нэг өдөр нохтуудаа бид нар ачаа сайхан хээр тал сул гүйлгдэг байгаа. За тэгээд ингэж сул гүйлгэх маань өөрийн нохооны өсний бүтэц за тэгээд одоо сэтгэл зүйн байдал биеийн хөгжилд маш сайн нөлөө үзүүлдэг учраас энэхүү одоо өвлийн өдрийн аяллыг бид нар 7 хоногт нэгээс 2 удаа хийдэг байгаа. За энэ хүн удаагийнхаа аяллаар бид Булган аймгийн Бууд нутгийн байгалийн үзэсгэлэнтэй газрыг зорьсон. За тэгээд өөрийн төрсөн дүү болон үеэл дүү за өөрийн хүүхдүүдэд аваад ингээд нохтуудаа ачаад аялсан байгаа. Энэхүү сонирхолтой бичлэгийг та бүхэн үзхийг хүсвэл Махир сэлэн YouTube хуудсан тавтаа морилж үзээрэй. Мөн Махир сэлэн пэйж хуудас за энэхүү бичлэгээ шууд рeel бичлэг болгон оруулах болно. Энэхүү бичлэгээр та бүхэнтэйгээ за бидний одоо амралтын нэг өдөр хэрхэн яаж өнгөрдөг талаар хэсэгхэн зүйлийг бас мэдэж авахд төхөн болно. За тэгээд энэхүү бичлэгээ та бүхэн үзээд лайка дараа саба дараад одоо YouTube хуудсаа манд дагаад за тэгээд Махир сэлэн пэйж хуудсыг дагаж та бүхэн маань лайк шеэр харамгүй хайрлаарай. За ингээд та бүхэн манай бичлэгийг тухлан сууж таалан болгоно. Манай бичлэг тавтаа морил. За хараараа. Окей. Окей. Нөгөө нөхдөд таараа. Окей. Окей. Яа, окей. Тэгээд бидэд өнөөдөр аялалд явж байна. Хотоо хаанд явж байна. За сэтгэл хэрэг байна. Бид нэр оролцоо. Камер гараараа. Үл намайг март гэж хэлээ чимээр алхлаа 5 сарын турш би байхгүй уулнаас бууж ирэхгүй харахуурч би унтлаа унтаагүй утлаа нүдэн суусан газраа ганцаараа үлчнөө сэтгэл онгоо чиг хүлээхээ Орчинер гэж хандгүй нойрондоо санахгүй Сэрвгүй бол ян гэж бодлосоо хоцорлоо Сэтгэл онгоо чиг хүлээхээ Orçun bir yeşil evse